Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлага эхэлж байна. За өнөөдрийн дугаарт олон улсын судлалын хүрээлэнгийн судлаач Минд оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Тэгэхээр энэ 7 хоногт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америк нэгдсэн улсад альчлаа. За энэ альчлалын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп Нетаньяхунаар хамтарсан хэвлийн баггуурал хийсэн. Уг хэвлийн баггуурал дээр Орогт орондын асуудлыг, Газын зурстын асуудлыг шийдвэрлэх 20 зүйлтэй инхийн төлөвлөгөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг бол хэлсэн. За гэтэл өнөөдрийн байдлаар Хамас бүлэглэл ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байна. Дээр нь 72 цагийн хугацаанд Израилийн барьцаалгдсан хүмүүс амьд минь байгаа бол нэн дээр суллах юм шаардлага үүссэн. Энэ баг дуусах гэж байна тийм үү. Тэгэхээр ер нь энэ төлөвлөгөөний талаар та ямар барьсартай байна? За барьцаалгдсан хүмүүсийг суллах ихний шаардлага тавьсан тийм үү? За Орогт орондын одоо энэ халуун сэдв дэлхийн нийтийн анхаарлыг бол нэлээд татаад одоо удааг байна. Тэгээд энэ хямран бол саяхан болсон одоо үйл явдал биш. Энэ олон жилийн үйл явдал өрнөл байсан. Өөрөөр хэлбэл 100 гаруй жилийн өмнөх одоо үйл явдлын Араб-Израилийн дайнаас эхлэлтэй 49 оны дайнаас хойш одоо үйл явдал бол маш хурцлмал байдалд орж улмаар Палестинууд бол газар нутгаас шахагдаж Израилийн тэлэлт бол хоёр хуваагдсан тийм ээ. Баруун эрэг Газын зурвас гэдэг. Газын зурваст бол одоо энэ үлдсэн палестинчуудыг бол хамгаалахаар 2005 онд бол тэр Хамасын засгийн газар Хамасын бэлэл байгуулагдаж хамгаалж үлдсэн. Гэвч одоо энэ тэдний үйл ажиллагааны хязгаарлах хумих зорилгоор бол маш олон арга хэрэгслүүдийг бол авч хэрэгжилж байсан. Ингээд саяхан болсон энэ үйл явдал бол жилийн өмнө болсон энэ дайн гэх юм уу энэ одоо үйл явдал бол одоо туйлдаа хөрсөн. За тэгээд эндээс бол дайныг зогсоох халахмууд бол олон талаар хийгдэж байна. Хүмүүлийн тусламжийг бас оруулахгүй байна. Энэ бол бүр нүүбийн болон олон улсын бас дэг журам, олон хүний эрхийн асуудал гэдэг олон талын юмнууд зөрчигдөж байна тийм ээ. Тэгэхээр энд бол одоо дэлхийн нийт бас ер нь дургуутслаас илэрхийлээд ихэлчлээ. Энэ тэнд жигсаал болж байна. Израилийн талыг эсэргүүцсэн байр суурьуд илэрхийлэгдэж байна. За ойр хавьд их гүрнүүд ч гэсэн бас энд бол маш их дургуутслаа илэрхийлсэн юм хандлагуудыг манай хоёр хөршийн зүгээс, Хятадын зүгээс, Оросын зүгээс бас илэрхийлж байна. Тухайн одоо жишээ нь Израилийн талын нэг цэргийн том албан тушаалтны хийсэн нэг ярилцлаган дээр Хятадын эрдэмтэн бас танахын олон мянган гимгүн одоо Палестин иргэдийг бол Хамасыг устгах нэрээр хажууг нь хэлмэгдүүлээд байна. Энэ бол геноцид шүү дээ гэсэн юм байр суурийг илэрхийлж байна. Нөгөө талаас болохоор энэ манайх зөвхөн одоо энэ юутай террористуудад тэмцэж байна гэсэн юм байр суурийг илэрхийлээд байна. Тэгэхээр энэ бас ялгаацсаг юм. Хүмүүлийн нөхцөл байдлыг харахад бол эн чинь зөвхөн терроризмын эсрэг ажиллагаа биш шүү дээ. Тийм. Тэр нь цэргийн ажиллагаа бол яг цэргийн ажиллагаа гэдэг утгаараа бол үр дүнд айлэрт хүрчихсэн гэж Израилийн бас армийн удирдлагуудын өмнө ирж ирсэн тийм үү. Гэтэл Нетаньяху бол баталгаа малгай сайдаа өөрчилсөн тийм үү. Гэвч одоо ингээд Газын байдлыг харах юм бол тэнд одоо амьдрал буцаж байсан бол одоо өнөөдөр бол ерөөсө балгас болсон. Иргэдийн хувьд ерөөсө амжиргааны хамгийн доод зэгтээ хөрцөн уух ус өдрийн хоолой бүр арай ч унж залуулж байна. За энэ байдлыг бол дүгнээд үзэхэд хүмүүлийн тусламж бас төдийлөн орж ирж чадахгүй байна. Энийг бол маш их хязгаарлаж байна. Ягаад гэвэл тэнд элдэн үнзийн нөгөө Хамасыг дэмжсэн юунууд бас байх вэ гэсэн хардл сэрдэлттэй байна. Өөрөөр хэлбэл Израилийн одоо бүрэн хяналтанд байгаад байна. Тэгэхээр эндээс цаашдаа ямар үр дагавар гарах вэ гэхээр ерөөсө Газыг байхгүй болгох. Газыг одоо Израилийн хяналтын одоо тийм бүс болгох гэдэг юм уу? Тийм байдалд оруулах тийм шинж ажиллагдаж байна гэж хэлж байна. Тэгэхээр барьцаалгдсан хүмүүсийн тухайд бол энэ 30-40 хүн бол амьд байж болцсгүй л гэсэн юм ярьж байгаа тийм. За гэтэл Хамас бүлэглэлд одоо суллах хэсэг нь бол бас тодорхойгүй л хэвээр байдаг шүү дээ. Хэрвээ Хамас энэ барьцааны иргэдийг ихний ээлжинд суллахгүй бол Израиль ажиллагаагаа дуусгана. Израиль өөрийнхөө ажлыг дуусгахыг Америк бол өөр харна. Дэмжинэ гэсэн юм ярьсан шүү дээ. Энэ иргэдийн талаар барьцаалгах зэрэг.
Британик иргэдийн талаарх одоо сүүлийн мэдээллээс тодорхой авсан зүйлгүй байна. Гэхдээ нарийн мэдээлэл нийтийн одоо хэвлэл мэдээллийн дунд бас гараагүй байна тийм ээ. Яг тухайн нөхцөл байдлын талаар нэг талын байр суурь дамгаа яваад байна. Өөрөлдвөл одоо Израилийн болон Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацагж байгаа мэдээллүүд дээр бас түн шинжилгээ судлаачд бас хийж байгаа бах. Гэхдээ энэ бол нийтлийн байр суурь илүү тод харагдаад байна. Тэнд одоо Хамасын одоо болон Палестинчуудын одоо Газад 2.5 сая гаруй иргэдийн одоо төлөөллийг төлөөлж байгаа учраас тэдний одоо дуу хоолой тэдний одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр зарлж байгаа мэдээлэл бас нэг ондоо байгаа. Өөрөлдвөл өөрсдийнхээ эрх ашиг өөрсдийн тусгаар тогтнол одоо тэр Газын зурцд байгаа иргэдийн Палестинчуудын одоо байр суурийг бол хамгаалж авч үлдэхийн төлөө байна. Энэ хоёр хоорондоо одоо зөрчилдсөн хэврэл байна. Гэхдээ бас нэг зүйл байгаа тэр ихэнх төлөвлөгөөн дээр Газын зурус дайн зогслоо гэж утгад энд Хамас бүлэглэл засаг барихыг зөвшөөрөхгүй гэсэн байна. Израиль мөн энд хяналтаа тогтоохыг бол зөвшөөрөхгүй. Тэгвэл Палестинчуудыг бэлдэн эсвэл Хамасын бүлэглээс нүрээ буруулсан ч юм уу зайгаа барьсан хүмүүстүүд боломж олгоно гэсэн юм залт орсон шүү дээ. Энэ баг бүтлгүүтэлд бас хурж магадгүй. Яагаад гэвэл Газын одоо зөрүүлдэх энэ Хамасын одоо засгийн газар гэдэг юм уу тэрийн бүлэглэл бол юу эрх мэдлээ авч үлдэхийн төлөө байгаа. Хэрвээ энэ унжих юм бол Газ өөрөө байхгүй болно л гэсэн. Палестинчуудын эрх ашиг байхгүй болно л гэсэн. Өөрөлдвөл энэ хоёр бол нөгөө ус тос гэдэг шиг ялгарч байгаатай адилхан хоёр эсрэг тесэр хоёр зүйл байна. Хэрвээ энийг хүчээр устгах, хүчээр дарна, гуйлах, хүчээр одоо геноцид үйлдэх юм бол энэ бол бас хүндрэлтэй бас нэлээд том аюул занал маш их хүмүүнлэг бос одоо зүйл болж хуурайд байна. Тэгэхээр энийг дэлхийн нийтээр бүр эсэргүүцэж байна. Тэгэхээр Палестины баруун эрхт бол Палестины засаг захиргаа гэж байна. Тийм. Палестины засаг захиргаанд одоо шилжүүлж өгөөгүй юу гэдэг асуудал дээр бол Израиль бас эсрэг байр суурьтай байх шүү тийм үү. Америк нэгдсэн улс ч гэсэн тийм тухтай зүйл бол хэлээгүй. Гэтэл Газын зурус Израиль авахгүй. Америк нэгдсэн улс хяналтаа тогтоохгүй бол энэ чинь ямар нөхцөл байдал үүсэх гэдэг тийм. Энэ хоёрыг одоо ингээд 70 сүүлийн 78 74 оны дайнаас хойш баруун эрэг Газ гэдээ хоёр салгацсан байна. Энэ хоёр хоорондоо харилцаа холбооны хувьд бас хүндрэлтэй байдалтай байна. Дээр нь одоо тэр баруун эрэгт байгаа Иерусалимыг саяхан одоо Израиль өөрийн нийслэл болгоод авчлаа. Өөрөлдвөл зүүн Иерусалим баруун Иерусалим гэж хуваагдаж байсан тийм ээ. Тэгвэл энийг бол саяхан одоо Израилийн одоо шахалтаар дайралтаар бол бүтэн Иерусалимыг бол улсынхаа нийслэл болгоод авчлаа. Энэ хамгийн түрүүнд зөвшөөрсөн улс бол Америк нэгдсэн улс ба. Бусад улс гүрнүүд бас одоохондоо харахандаа бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын харилцааг одоо өөрөлдвөл баруун эрэг дэх Палестинчууд, Газ дэх Палестинчууд буюу Хамасын хэсгэл энэ хоёрыг хооронд нь салгаж улмаар Газыг одоо бас арчиж хаях юм төлөвлөгөө бол цаанаас агуулсан байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ Хамасын засаглалыг унгаагаад Палестинд одоо хариалуулах талаар бол хараахан одоо тийм боломжгүй байх л гэж бодож байна. Гэхдээ Америк Израилийн засгийн газрын зарим албан тушаалтууд өнгөрсөн дайны явцад ярьж байгаа зарим зүйлийг анхаарал татдаг. Жишээ нь Газын зурус дахь Палестины хүн амыг Газын зурусын өмнөд хэсэг рүү Египтийн хил рүү ч юм уу шахаж гаргах тухай юм ярьсан шүү дээ. Бүр ингээд хүчээр бөөнөр нь лүүдгэн шилжүүлнэ гэсэн үг шүү дээ. Иймийг бас яриад байгаа тийм. Өөрөлдвөл Газын зурус гэдэг нь уртаас өргөшөө 20-40 км зайтай юм нутаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Египтийн хил рүү гэдэг нь Рафах хот руу суурнаар бол ерөнхийд нь нэлээд шахацсан тийм ээ. Тэр хэсэг рүү бөөгнөрлөл үүссэн байна. Тэнд бол одоо дүргсдийг хүлээж авах, дүргсдийг одоо гаргах гэсэн одоо бужигнаа үүссэн байна. Египтийн талаас ч бас хүмүүсийг бол авахд бол бэлэн байгаа. Гэвч одоо тэгтээ Газыг бол орхих юм бол энэ нөгөө Палестины одоо сая Иерусалим хотыг алдчихлаа. Зүүн Иерусалимыг алдчихлаа Палестинчууд. Тэгэхээр Газыг одоо алдах юм бол энэ Палестины одоо нөгөө цаашдын хувь зүй бол бүрхэг болж хуурна гэсэн үг. Зөвхөн баруун эрэгтэй гэлүүлнэ гэсэн. Зөвхөн баруун эрэгтэй гэлүүлнэ гэсэн үг болох баг. Тэгэхээр
энэ дээр бол яаж игээл ерөөсө үлсэд чамаагүй бөөнөрөө өөхөд чамаагүй газыг авч үлдэхийн төлөө байгаа байх гэж би бодож байна. Энэ талаарх мэдээлэл ер нь бол Израилийн энэ дотоод улс төр дэх байр суурь гадаадд байгаа элчин сайд нар ч гэсэн нэг зүйл хэлээд байгаа. Бид эхэлж алдаж давтлаагүй. Эхлээд бол Хамас давталсан 1200 хүний амийг өнөөсөн. 250 хүнийг барьцаалаад аваа явчихсан, олзолчихсан. Тэгэхээр бид бол энэ ажиллагааг явуулахад үндэслэлтэй гэж тайлбарлаад байна шүү дээ. Нийтэд өгсөн мэдээллийн хэрэгслэр бол Хамас гэдэг одоо террорист байгууллага бүлэглэл энгийн одоо тэнд соёлын арга хэмжээ явуулж ирсэн хүмүүс рүү дайрсан мэт ингэж үйл явдал бол эхлэл бол гарсан гэж тайлбарлаж байгаа. Гэвч энэ бол тусгаалan зориулагдсан гэдэг юм уу? Израиль Палестины хямрааны одоо олон зуун жилийн үйл явц төлөвлөгдсөн тийм үйл ажиллагаа байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гинтхэн нэг өдөр болсон юм үзэгдэл биш. Энэ цаад мөн чанар нь бол хоорондын тэмцэл Газыг явандаа Израиль Иерусалимыг авах Газыг байхгүй болох гэсэн одоо юу хэмдэ урт хугацааны юм төлөвлөгөө бас явж иж магадгүй. Энэ хоёрын тэмцэлч одоо олон жил үргэлжилжлээ шүү дээ. Дайн гэсэн. Тэгэхээр энэ бол өнөөдөр гарсан нэг үзэгдлэр тайлбарлахад арай дутмаг болно гэсэн. Энэ дайныг бол тэгэхээр ер нь энэ 20 зүйл төлөвлөгөө хэрэгжих магадлал тун бүрхэл гэж ойлгоо. Энэ 20 зүйл төлөвлөгөө бол ерөөсөө нэг талын байр суурийг бол хамаасан. Өөрөөр хэлбэл Израилийн эрх ашиг, Израилийн ашиг сонирхлыг тусгасан учраас энэ бол бас өрөөсгөл болж хуурайд байгаа. Тэгэхээр энд одоо талуудад их гүрнүүдийн одоо том зуучлууд бас хэрэгтэй байна. Одоо Хятадын ч гэдэг юм, Орсын ч гэдэг юм уу. Өнөөдрийн олон туйлд одоо ертөнц бий болчлаа. Тэгэхээр энэ их гүрнүүдийн одоо бас ашиг сонирхол. Тэгээд ойролт орнуудын одоо Арабын лиг холбооны зүгээс ч энэ дэр тодорхой арга хэмжээнүүд бас авагдах гад байж байна. Өөрөөр хэлбэл энэ дайнд чинь Иран гэдээ бас татагтаад орчлоо. Яванда одоо ойролт орнууд том зөрчил маргаан бас үүсч болзошгүй байдалд хүрчлээ шүү дээ. Тэгэхээр энд бас Арабын ойролт орнуудын улсууд бас зүгээр хараад суухгүй лав. Гэхдээ ер нь бол энэ гэрээний төслийг Нүби ерөнхий ясамдын чуулганы үеэр бол өдөрдөгч нар танилцуулсан юм байна лээ. Өнгөрсөн 7 хоногт болсон тийм. Тэгээ тэн дээр бол жишээ нь Арабын исламын ертөнцийн томоохон улс орнууд бол ерөнхийдөө агуулгын зөвшөөрсөн гэсэн юм байрсаар харагдаад байгаа байхгүй. Олон Хамасын татаас ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг чинь хамгийн чухал юм тийм. Булангийн орнуудын одоо Сауди Араб, Эмират гэдэг юм уу, тийм ээ, Катар гэдэг юм уу, өндөр хөгжилтэй, ойролт орнуудын өндөр хөгжилтэй гэдэг хэсэг бол эдийн засгийн худалдааны хувьд одоо Америктэй тийм ээ, баруунтай хамааралтай учраас энэ нөхцөл байдал дээр мэдээж одоо юу юм дундыг баримтсан, төвийг сахисан тийм байр суурь баримтлаа явж байна. Харин ойролт орнуудын одоо барууны одоо юутай холбоо хамаарал багтаа Иран ч гэдэг юм уу тий бусад улсууд бол энэ дэр бас нэг өөр байр суурьтай хандж байгаа. Тэгэхээр энэ байр суурьдын ялгааг бас бид нар нарийн цаашдаа харж судалж ингэж явцыг харах хэрэгтэй. Тэгэхээр шууд энэ нэг одоо далаалт дээр бас шийдэгдэх байх гэж бодож байна. Явандаа энэ болвол алийнхын талд нь орох уу эсвэл эндээс том дайны одоо үүдэлж бас бий болчиход байна шүү дээ. Ойролт орнодоос. Тэгэхээр энэ үргэлжлэл явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Израиль Арабын бас тэргүүлэх улс орнууд бол хоорондоо харилцааг сайжруулсан. Элчин сайд нараа томиллоо худалдаа хамгаалах салбарын хамт ажиллагаа өгнүүлээд байна шүү дээ. Яг хоо Сауди Араб хэдийгээр Израильтай бас харилцаа юм болоогүй боловч ерөнхий агуулгаар бол дэмжиж байгаа гэсэн юм байсан шүү дээ. Тэгээд Палестины асуудал дээр яг үндсэндээ барууны зарим хэвлэлүүдийн агуулгыг харахаар Израиль ажиллаа дуусгахыг бол ерөөхдөө хараал сууж байгаа юм дүр зур харагдаад байна шүү дээ. Өнөөдөр яг барууны улс орнууд Франц, одоо Канада зүйлийн байдлаар бас Палестины Газын зурвалт одоо юу тусгаар тогтнол эрх ашигыг бас дэмжсэн. Эргээд одоо тэдний тусгаар ус услах хэрэгтэй. Тусгаар ус болох хэрэгтэй. Тэдний одоо эрх ашиг бол бас тэргүнд байх хэрэгтэй гэсэн байр суурьгаас ярьж байна. Одоо тэр хурал цуглаан, жагсаал цуглаанч болж байна. Тэгэхээр энд бид нар олон улсын үйл явдлын хөрнөлийг
цаад мөн чанарын тайлбарлахын тулд тэр оюун санааны дархлаажуулалт гэдгийг алдагдуулахыг хүсэж байна. Өөрөөр энэ алдагдуулах юм бол ямар ч одоо тэр юугаар эдийн засаг улс төрийн арга хэрэгслэр тухайн улс тухайн одоо тэр юуг нухчин дарах аргагүй юм байна тийм ээ. Өөрөөр оюун санааны дархлаажуулалт байгаа тохиолдолд туус оршин байд юм байна. Өөрөөр энэ Палестины олон жил ингээд дайтад байгаа тэмцээд байгаа юм үйл явдал одоо хүртэл яагаад ингээд үргэлжлээд байгаа юм бэ гэхээр оюун санааны дархлаажуулалт гэдэг нь маш сайн байгаа. Өөрөөр Газ чинь бүр исламын их сургууль хүртэл байдаг гэсэн шүү дээ. Байсан. Зүгээр нөгөө дайнаас өмнө бол тэгэхээр энэ оюун санааны дархлаажуулалт гэдэг тухайн улсад ямар их хэрэгтэй байд юм бэ гэдгийг бид бас анзаарах хэрэгтэй юм байна. Тэгээ Палестин тогтнол гэж ярихаар тийм үү. Асуудал нэг юм хоёр талтай байх шиг байна шүү дээ. Нэг бол олон улсын нийгэмлэг энэ улсыг одоо тусгаар тогтносон гэдэг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бодит байдал дээр энэ чинь тусгаарлал улс шүү дээ. Тусдаа байгаа. Израилаас шал өөр юм бас. Шал өөр. Нөгөө талаараа Израилаар хүлээн зөвшөөрлөх асуудал, өөрөө Израилийн хүлээн зөвшөөрөх асуудал тийм үү. Хоёр улс биеийг хүлээн зөвшөөрчих юм бол олон улсын нийгэмлэг тэрийг дэмжих ч юм уу ийм хөвөл хандлагатай харагддаг тийм. Гэтэл өнөө хүртэл зөвшөөрөхгүй шүү дээ. Яг энэ Газын зэрэгт Хамасын одоо үйл ажиллагаа бас хит одоо тий цус асруулсан гэдэг юм уу бас ийм үйл явдлаас түүнд хариу одоо үзүүлэхээр төрчлөлтөгч талууд бас хурцмал байдлыг илүү сонгоод байна л да арга хэрэгсэл нь. Өөрөөр одоо яриа хэлцээ дипломат арга хэрэгсэл эсвэл одоо хилээ нээж худалдаа наймаа чөлөөт худалдааны бүс байгуулах ч гэдэг юм уу тийм ээ. Газ өөрөө ийм хумигдмал ийм хаагдмал байдалтай байгаад байна. Нэг талд нь газар дундын тэнгис нөгөө талд нь хуурай газар. Тэгэхээр одоо улсын хилийн чаачсан. Улсын хилийн чаачсан. Тэгэхээр тэнд ийм маш их тийм одоо юу байдал үүсэж байна. Ажилгүйд маш өндөр түвшинд байсан. Тэгэхээр энэ өөрөө ийм бүгссэн ийм бас нэг ийм том нийгмийн бас нэг ийм хямрал бас байсан. Тэр ингээд задарсан л та. Тэгэхээр тийм байдалд одоо хүргэж байгаад энийг бас цаашдаа устгах байхгүй болох гэсэн ийм бас төлөвлөгөөч бас байсан. Хамасын хувьд хүлээн зөвшөөрөх арга хэрэгсэл ашиглахгүй юм. Яриа хэлцээ ч юм уу. Гэтэл ерөөсөө Израиль руу халдах гэдэг нэг юм зохион байгуулалттайгаа ийм төлөвлөгөө боловсруулаад орчиж байгаа. Харин тийм өөр арга хэрэгсэл байж болох байсан уу юу? Өөр арга хэрэгсэл байж болох байсан байх. Гэхдээ энэ бас шийдэгдэхгүй л өөрөөр хэлбэл тэдэн оюун санааны дархлаажуулалт буюу өөрсдийнхээ эрх ашигыг хамгаалахдаа бас буруу арга хэрэгслийг хэрэглээд байгаа мó та гэсэн одоо хүмүүнлэгийн бус тийм байдалтай байна гэсэн судлаачдын түн шинжилгээ байдаг л да. Гэвч энэ арга зам нь болохоор бас эртний бас угшилтай байдаг. Өөрөөр хэлбэл еврейчүүдийн Израилийн одоо тэр бодлого үйл ажиллагааг, сионистуудын бодлого үйл ажиллагааг бас баруун Европын одоо улс орн өөрсдөө еврейчүүд өөрсдөө шахагдаж Израиль улсаа байгуулсан. Тэр байд үүднээс нь үзэх юм бол нөгөө анти одоо еврей үзлийг их одоо дэвэрсэн еврей үзлийг одоо еврейчүүдийн одоо энэ тэлэлтийг бас хязгаарлах ийм араб еврейн одоо зөвшил мөргөлдөн бас байсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл 45-ны дэлхийн 2 дугаар дайнаас еврейнэрийн одоо тэр одоо гарч юу яаж байгаа байдлыг бол арабын үзэл санааны бас их булаг бас гэж үздэг. Өөрөөр хэлбэл Гитлерийн одоо тэр еврейн эсрэг явсан үйл ажиллагаа бол өнөөдөр бас Палестин иргэдийн дунд бас оюун санааных нь бас нэг юм юу болж номлол бас болж гарч ирж байна тийм ээ. Нацист үзэл гэх юм уу. Трамп Нетаньяхутай уулзаад хэвлэлийн баг хурлаар бас ярьсан зүйл нь юу гэхээр ер нь энэ тогтвортой байдлыг л бий болгоно. Үүний тулд энэ төлөвлөгөөнд жишээ нь энэ гадаадын зэвсэг хүчнүүдийн төлөөлөл оруулсан нэг инхийг сахиулах, ийм тогтворжуулах юм хүчин бий болгоно гэсэн юм яриад байна шүү дээ. Энэ ер нь хэр боломжтой. Беньямин Нетаньяху бол энэ ойрхон орнын талаарх юм шин төлөвлөгөөг бас зарласан байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл Суицийн сууг гэж байдаг бол бас өөрсдийнх нь утгаар
дайруулсан юм сувгийг бас шинээр бий болгоод энэ нүүр дэлхийн худалдааны одоо бас нэг хэсгийг бол татнаа. Худалдаа эдийн засгийн үг усан бомтор усан юугаараа татнаа гэсэн юм нэг шин төлөвлөгөө боловсруулад тэгээд энд бас газын зурвас их ойрхон байгаа учраас газын зурвас энэ одоо энэ эдрэтээ юм хэцүү юм нөхцөл байдлыг бас нэг мөр шийдчихье гэсэн юм бас цаад зорилго бас агуулгатай байгаа юм байна. Шинэ орхитон төлөвлөгөөнд нь эсэргүүцэлгүй гэсэн үг шүү дээ. Тийм өөрөөр газын зурвасаар ингээд шууд газар дундын тэнгистэй холбогдох гэдэг шүү дээ. Газын зурвасаар газар дундын тэнгистэй холбогдсон юм шин сувгийг татна. Тэгээд тэнийгүр эдийн засгийн худалдааны амины одоо тийм шин одоо юу урсгал бий болно. Тэгэхээр энэ газын зурвас бол явандаа бидэрт бас ашиггүй юм гэсэн байр суурь байгаад байгаа. Тэрийг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр Хамас байна уу, юу байна уу, ямар ч тийм үг дарна гэсэн, дарж авна гэсэн юм зорилготой байгаа. Энийг ч бас нүүбийн эндэр дээр болон одоо энэ томоохон юунуудад бас зарлаад хэлчихсэн тийм ээ. Трампын хэлсэн бас нэг санаа биш шүү дээ. Газын зурвас бол энэ богинохон зурвас газар шүү дээ. Одоо Улаанбаатараас ураг Төв аймаг хүрэх ч юм уу богинохон зай тийм үү. Энд бол гайхамшигтай дэд үтцсэн одоо төсөл хэрэгжүүлчих тийм үл хөдлөхийн. Энэ бол диваачин болгоё гэсэн юм яриад байгаа тийм. Тэгээ өөрөө үл хөдлөхөөр хөрөнгөний салбараас улс төрд орж ирсэн. Тэгээ энийг нь бас барууны зарим хэрэглүүдээр нэг юм одоо тохуурхсан ч юм уу тийм шогсон ч юм уу нэг юм мэдээлэл гараад ирсэн тийм. Энэ чинь үнэхээр газын зурвас хин хяналтад тогтоох вэ гэхээр Израилийг үгүй гэж байгаа тийм үү? Палестины баруун эрэгт байгаа Палестины засгийн газар төгөхгүй гэж байгаа. Энэ нь Америкчууд энд ямар нэг ашиг сонирхол илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл Нетаньяхугийн танилцуулсан тэр шинэ ойрхот оронд гэдэг төсөл болвол цаана нь бас энэ барууны одоо худалдааны аймаг илүү төвлөрүүлэх Египтийн газар нутгад төр байгаа Суэцийн сувгийн одоо тэр ачааллыг бас нааш нь татах, өөрлөгөө татаж авах. Явандаа одоо Египтийг бас эдийн засгийн хувьд бас хүчин чадлыг одоо хязгаарлах гэдэг юм уу тийм ээ. Энэ байдлыг бас хийж байгаа. Өөрөлдвөл Египт, Израиль хоёр бас Палестины одоо эрх ашиг тусаар төлөвлөс болж маш олон жил бас дайтсан байдаг шүү дээ. Түүхий үзвэл. Тэгэхээр энд шинэ юм эрх ашигуд бас их гүрний одоо нөлөөтэй шинэ эрх ашигуд бий болохыг бас болж магадгүй гэсэн юм бас юм таамаглал байгаад байна. Гэтэ энэ бол бас шууд төдийлөн хэрэгжих нь бол юу бол гэж бодож байна. Ягаад гэвэл тэнд 2 сая гаруй палестинчүүдийн одоо уугуул нутг нь байна. Уугуул газар, уугуул эрх ашиг. Өсөж төрсөн орчин нь энийг ингээд шууд хин нэгэн дураар шийднэ гэдэг бол бас зөв бус хандлага гэж Хятадын болон Оросын одоо олон төлөвтэй ертөнц бий болцсон байна. Энэ төлөвлөд бол фикрнүүд бол бас зүгээр хараад суuna гэж байхгүй бах тийм ээ. Яванд бол шууд Трампын болон Нетаньяхугийн шинэ төсөл бол шууд хэрэгжиж явчихна гэсэн юм болов. Бүтэхгүй байх л гэж байна. Тэгэхээр ер нь газын зурвастын хүмүүлгийн нөхцөл байдлыг энэ нөхцөлийг баг зэрэг сайжруулах үүднээс бол хуурай газраар л ордог юм гэж байна автомашинууд. Тэгээ Рафах бонд одоо тийм ээ. Далайгаар тэнгисээр газар дундын тэнгисээр оруулах гэдэг чиг идэвхтэн улс төрчид олон цуглаал ингээл хөлөө онгоцсонд гараад одоо 8 сард Испаноос хөдөлсөн тийм. Энэ 7 хоногт Израилийн харим 130 км-ийн зайтай байхад нь сатуулаад баривчлал. Энэ нь бол баг энэ ямралтын өдрүүд дээр ингээд гадагшаа буцаага гарах гэж шүү дээ. Нэг бол хөлийг бүр хаачихсан. Тэгээ энэ талаар Аль Жазира дээр бичсэн мэдээллийг сонирхол татсан. Тэн дээр юу гэхээр энэ хөлөг онгоцны цуваан дээр бол яг тусламж гэж хэлэхээр бол бага хэмжээний л бараа байгаа. Тэгэхээр улс төрийн ач холбогдол нь чухал юм гэсэн утгатай тайлбар тавьсан байна тийм. Харин тийм. Онгоцоор бас Хятадын зүгээс ч гэсэн хүнсний бүтээгдэхүүнийг одоо нэг шүхрээр буулгаж Хятадын хүмүүлийн зүгээс өөр Хятад чинь нүүбийн нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүрлээс үүрэгтэй аюулгүй зүйлийн нэг шүүс тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүлийн тусламжийг Хятадын зүгээс чийж барууны зүгээс бас хүмүүлийн тусламж оруулах гэдэг. Энийг хязгаарлаж байгаа цаад шалтгаан нь бол дахиад энийг тэтгэж болохгүй. Энэ Израилийн Хамасын бүлэглэлийг тэтгэхэд байна гэсэн юм хардлага сэрдэлгээр хүмүүлийн тусламж бас оруулахгүй байгаа талбараад байгаа. Тусламжийн барааг нь хөлдөө авчиад байна гэх тийм. Тусламж бол энгийн иргэд хөргөстэй хүмүүстээ хөрөхгүй байгаа. Цаана бас Хамасын одоо тэр юунд хурж байгаа гэсэн юм хардл сэрдэлтээс үүдэлтэй байгаа бах. Ийм зөрчил байгаа.
Гэвч яг энэ бол хүмүүлийн тусламж заавал байх хэрэгтэй. Хүрэх хэрэгтэй. Хүндээ хүрэх хэрэгтэй тийм ээ. Цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны эрдмийн ажилд амжилтсая. За, гялалаа. Их сурвалж ярилцлага өндөрлөө. Ирэх бэм баригт эргэн уулзъя.